За, байнгын орон дарга эрхэм гишүүдтэй өдрийн мэнд хүргье. За, энэ ашигт малтмлын тухай газрын тосны тухай нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг бол хамтран өргөн барьсан. Тэгээ өнөөдөр манай энэ Монгол улс чи ер нь уул уурхай дээр ер нь бол ийм хоёр туйл бол хуваагдчихлаа л да. Нэг хэсэг иргэд нь бол өөрөөсөө улдан эсэргүүцдэг. Нөгөө талд нь одоо эдийн засгийн өөдөн татын энэ уул уурхайн төслүүдэд явуулъя гэдэг. За одоо бүр газрын тосон дээр бол ялангуяа газрын тосны боловсруулах үйлдвэрээ өөрсдөө барья, хараа тус байдлаасаа гарыг гэд ингээд төр зэсгэнд бодлого гаргаа явж идэг. Гэтэл түүхийд нь байхгүй. Тэгээ манай Дорнот аймагт бол сүүлийн 30 орчим жил яг энэ газрын тосны олборлтыг бол хийж байгаа. Тэгээд орон нутагт нь юуч хуваарлагдахгүй байгаа болохоор тэнд бол ерөөсөө иргэд бол үнэхээр улдаан эсэргүүцэж байгаа байхгүй. Тэгээ энэ нэг үе цаг үед бол нэг сая орчим тонн одоо түүхий газрын тосыг экспортлдог байсан. Өнөөдөр бол нэг 300 мянган тонныг экспортлохоор одоо төлөвлөгөө гаргаж ажиллаж байгаа юм байна энэ 2026 онд. Тэгэхээр цаашдаа бид нар энэ одоо түүхий тосныхоо одоо нөөцийг одоо дотоодосоо хангана гэвэл одоо яалч явахгүй энийг одоо нэмэгдүүлэх шаардлагатай. Тэгэхээр орон нутагт нь юм хуваарлахгүй байхаар одоо орон нутгийн иргэд одоо бухимдах нь одоо яалч явахгүй аргагүй. Тэгээ өмнө түрүү энэ анар гишүүн бас хэлжсэн энэ орон нутгийн хөгжлийн сангаар нэгдсэн сан руу ингээд хуваарлагддаг байсан. Яг нь нэгч төгрөг биш л дээ. Нэгч төгрөг хуваарлдаггүй бас биш л дээ. Энд чинь нөгөө 21 аймагт ингээд нэгдсэн байдлаар хуваарлцж байгаа байхгүй. Тэгэхээр эн чинь ингээд бас одоо яг нэг бүс нутаг нь одоо өртөж байгаа тэр иргэдэд бол үнэхээр юм бол очихгүй байгаа. Тэгээ одоо энэ хууль батлагдах юм бол орон нутаг тухайн одоо төслийг одоо улам илүү дэмжиж ажиллах, ард иргэдтэй зөвөр ойлгуулах, цаашдаа энэ улсын юм одоо бие даасан байдлыг одоо хангахад одоо чухал ач холбогдолтой гэж үзэж байгаа маа. Тэгээд ер нь энэ амнаатыг бол ашигт малтмлын оруулж ирж байгаа шинэ хуулиар бол бүх одоо өртөж байгаа одоо аймагуд, бүс нутгууд илүү авахар байгаа шүү дээ. Тэрнтэй л нийцүүлж энэ одоо газрын тосыг бас адилхан болгоё л гэж. Тэгээ энэ төсөвт ямар нэгэн дарамт болохгүй нэгдсэн байдлаар улсын төсөвт орж байгаа одоо энэ орлогыг л бид нар одоо хуваарлтыг нь л одоо арай өөрөөр хийж өгч байгаа гэсэн. Тэгэхээр энэ дэр бол ямар нэгэн байдлаар орлого талдаа, зарлага талдаа ямар нэгэн асуудал үүсэхгүй гэж бодож байгаа. За тэр гишүүдийн анхааруулж хэлж байгаа бүсийн сан гэдгийг бол бид нар бас эргэж харж болно. Тэрийг бол заавал одоо гүйцэтгүүлэх гээд байх бас шаардлагагүй гэдгийг бол түрүүн бас хууль санаачлагч манай Бадамсрын гишүүн тайлбарсан. Тэгээ тийм учраас энэ одоо салбарын одоо хөгжил чухал ач холбогдолтой энэ хуулийг бол гишүүдийгээ дэмжиж өгөхийг хүсье. Баярлалаа.